шиг гэдэг. Би хангал спорт сургуулийн хүн болох багасаа гээ волейболд явдаг. Анх 6 сараас эхэж явсан. Би одоо хүртэл явж байгаа. Тэгэхээр сурах хугацаанд дээрээс авалт, доороос авалт, гаргах, давтах олон зүйлийг сурсан. Тэгээд ер нь бол яагаад волейболын битгэлийг сонгох болсон бэ гэвэл манай сургуулийн ах эгч нар болон багш нарыгаа хараад волейбол тоглохыг хүссэн. Тэгээд тийм учраас энэ битгэлд явсан. Тэгээд би ер нь волейболд явснаар чөлөө цагаа их бүр бүтээтэй өөртөө ингээд ашигтайгаар өнгөрөөж гэж боддог. Тэгээд ер нь би ахыгаа хадж волейболын техникт явахыг хүссэн. Манай ах бас энд явдаг. Хап. Нэг өдөө урдаа тавь. За яваа. Дэш өндөр. За дэш өндөр. Дахиад дэш өндөр. За одоо дундаа харилц. Та зогш суу. Хап дэш. За багш руу тохоогоо тэнэлэг. Өшөө сууч надраас. Буцаагаад өөрөө суу. Тохоо тэнэлэг. Уршиг гарах. Дараа. Ингээ багш нэг зөөтэй. Ингээ тохоо тэнэлэг. За. Суу. Бомбгаа авч байгаа доошоо өвдгөө нуглаа суу. Өвдгөө чэжээрээ бишээ өвдгөөрөө суу. Нэг хөлөө урдаа тавь. Хөлөө ингээд хоёулаа ингээд тавь. За тэгвэл хариулт тий. Буцаагаа суу. Дохоогоо дандаа тэнийдэг. Дохоо тэнийдэг. Бити ингээд нуглаатай. Суултаа доошоо суу. Үнсэн суултаа суу. Хүн бодол багасаа төсөл маань 2 дахь жилээ амжилттай хэрэгжиж явж байна. Өнгөрсөн жилд манай сургууль дээр 60 хүүхдийн квотатай явагдчихсан бол энэ хичээлийн жилд бид нар 70 хүүхдийн квотатай хүн бодол багасаа төсөл маань 4-өөс 8 дахь ангийн сурагчдыг хамруулдаг хичээлээд одоо 2 дахь сарда явж байна. За энэ төсөлд хамрагчнаар хамгийн гол хүүхдүүдийн маань санхүү талыг маш одоо зөв шийдэлгээр одоо гаргаж өгсөн олон хүүхдүүд одоо хамрагт боломжийг олгож байна. Тэгээд мөн миний волейболын аймгийн аваргын тэмцээнд одоо яг 4, 5, 6, 7 дугаар ангийн өөрсдийнхөө насны ангидад нэг жил хичээлээд өөрийгөө хэрхэн болсон бэ гэдэг бүт ангийн найзуудтай харуулж маш өрсөлдөөнтэй хаан уус сургуулиас одоо 10 баг оролцож төвдөд маань маш амжилттай оролцож одоо өөрсдөө хөгжүүлж байгаад одоо эцэгчүүд маань ч гэсэн одоо хараад маш их бахархалтайгаар одоо хүлээж авч байна. Багш бидний бас санхүү тал дээр ч гэсэн маш том бас урамшуулал болонтэй одоо биднэрт одоо илүү цагаар ажиллах ч юм уу эсвэл одоо энэ олон хүүхдтэй ажиллахад одоо эсрэг дугаар ингэ цаг гэж байдгүй. Тэгэхээр одоо бас багшийн санхүү татны дэмжлэг үзүүлсэн багштай бас гоё сэтгэл ханамж өгсөн маш одоо бүтээмжтэй одоо зөв төсөл хэрэгжиж байгааг үзэж байгаа. Би нэмэрийн багш нарын бидний хувьд маш их багтайгаар шашаалтай бүтээж авч байгаа. Өндөр заа сайн байна. Хап дэш байна. Ихчээ дэш. Би энэ хараа ингээд дэш. Зүгээр өвдөрөө дэшээ багтаага. За. Хап дэш өндөр. Дэш өндөр. Өндөр аа. Суулаа. Тулгаа дэш мөгчөө. Дутуу хаяж өг. Хап. Өшөө өндөр дэшээ. Доороос ингэж хаяж өг. За. Хап дэш өндөр. Өшөө доош суу. Дэш өндөр шидэж өг. Чадчихвал шууд. За чадчихвал шууд өргөсөд гүйц дэш хүндрөө гүйц төгөлдөө. Таазараа доош. Доош. Нэг хөдөө урдаа тавь. Нэг хөдөө дандаа ингэж урдаа тавь. Нэг хөдөө урдаа тавь. Өшөө жоохон цайгаа ойртол хоёр хөдөлгөөн оодох цайгаа. Өвдгөө нуглаарай. Мөгчөө. Буцаагаад хөдөөж авахтаа доош суул даа. Буцаагаад бэлгэхтэй дэшээ. Нэг хөдөө тавь. Хоёр гараа зүрэг ингэ. За. Энэ төсөл хэрэгцснээр мөн эцэгчүүд маань ч гэсэн маш их сэтгэл ханамж дүүрэн байгаа. Яагаад гэвэл хүүхэд болон одоо багийн спортоор хичээдэг ялангуяа волейболын спортоор хичээдэг маш сонирхолтой болсон. Тэгээ хүүхэд болон хувийн клубуд одоо 70-80 мянган төгрөгийн төлбөр өгөөд явах боломжгүй. Одоо бол энэ хүн болох багасаа төсөл хэрэгцснээр сард хүүхэд 20 мянган төгрөгөө өгөөд одоо өөрийгөө хөгжүүлэх нь өөрийгөө авьяасыг дэмжих нь хөтөлбөр хамрагчнаар эцэгчүүд маань маш их одоо хүүхдээ дэмжиж энэ спортоор хичээдэгт нь эцэг хөвд маш их дэмжиж одоо гол сайнаар бүдээж авч байгаа бас шаашаатай байгаа. Эцэгчүүдийн сэтгэл маш өндөр байгаа. Би хүн бол багасаа төсөлд одоо нэгдэгчлээ явж байна. 6-аас 12 сар хүртэл явах хугацаанд би дээрээс доороос аваад тэгээд гаргалт одоо ингээд маш хасралт гэх зэрэг маш олон зүйл сурсан. Волейбол өөрөө ингээд бүр амар сонирхолтой. Тэгээд одоо багийнхандаа өгөх ихтгэл найдвар тэгээд авах самбаа гэх зэрэг нь бол надад ингээд таалагддаг учраас волейболыг сонгосон. Хэрвээ би энэ хүн бол багасаа төсөлд ингээд хамрагдаж авах гэсэн бол би зүгээр нэг гэртээ уцаа оролдоод ч юм зүгээр нэг гэрээ мухард ингээд нүүддаад ингээд суух байсан байх. Тэгээд одоо ингээд
хүн бол багасаад ингэ явснаар би ингээд цагийг арай үр бүтээлтэй ингээ өөрийгөө хөгжүүлж ингээд явж байгаа болохоор ингээд надад бол айгүй гой санагдаж байгаа. Тэгээд 7 хоног бүрийн ингээд бэлтгэд авах өдрөө бүр амар тэсээ яадаг хүлээдэг. Энэ хүн болох багасаа төсөл хэрэгжснээр цагийг үр дүнтэй өнгөрөөж гэртээ уцас оролцоо байсан. Би волейболоос дээрээс аваад доороос аваад гаргалт тэгээ олон техникийг сурч авсан. Би энэ хүн болох багасын волейболын төсөлд явж гиснээс 6 сараас сэргэж авсан. Тэгээд энэ явсан хугацаанд би дээрээс авалт, доороос авалт, уналт, шилжилт, давуулт гээд зөндөө олон юм сурсан. Тэгээд ийм олон спортоос яагаад энэ волейболыг сонгосон бэ гэхээр зурагтаар орж байгаа, тэмцээнд орж байгаа багш нарыг үзээд надад сонирхолтой, хөгжилтэй гэж санагдаад энэ спорт сонгосон. Тэгээд бас энэ спорт нь цагийг үр дүнтэй өнгөрүүлдэг юм байна гэж бодсон. Энэ жил би тэмцээнд орсноос хойш манай аав ээж өвөө эмээгээд бүгд маш сайн дэмжиж байгаа. Намайг дэмжиж байгаа ээж аав, өвөө эмээ, ах эгчтэй маш их баярлалаа, хайртай шүү гэж. Би ирээдүйд энэ спортоор маш том амжилт гаргана гэж бодож байна. За энэ хичээлийн жилд манай одоо төсөлд маань 7 хоногийн 2 өдөр 2 дахь 4 дахь өдөр 2 цагийн одоо сургалт одоо явагдаад 2 цагаар одоо сургалт маань явагдаж байгаа. Дээшээ бомбог дээрээ өндөр, бомбог дээшээ өндөр. Дохоогоо дээшээ гарга. Хой, доошоо суу, үнцэн суулцоо. За тэгээд үлд дээшээ дохоогоо дээшээ гарга. Дохоогоо дээшээ авч ин тийм ингээ авлаа. Буцаагаад дохоо шулуу. Сууж ан. Буцаад үлдчихэв л дээ энэ өнөөгөө үлдчихэв. Суужгаа өнөрөөгөө бомбогоо үлдчихэв.